Уул усан жигдэрсэн улс сайхан Монгол орныхоо сонсогч үзэгчдээ хуртай бороотой өглөөний мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3 эрт усвал нэгийг сонсон урайтай. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За яг Улаанбаатар хотод 7 цаг 11 минут. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Ундрах, Од Эрдэнэ, найруулагч Ангараг, продюсераар Батбаяр нар хамтран ажиллаж байна. За өглөөний минь Ундрахч. Өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Бороотой хуртай өглөө болж байна. Гоё шүү дээ, тий. Гоё байна. Тийм нөгөө зөөлөн шивэрсэн бороотой. Тий. За өглөөний мэндийг хүргэе. Ажилдаа гарч байгаа хүмүүстээ 100 төгрөг аваа гарчихгүй юу дөө. Бороо шорооч юу хаа бороо гэж байна шүү. Тий. Манай нэвтрүүлэгтээ чанар бол ухаалаг хэмнэлт Safeguard, Head and Shoulders, Ariel брэндүүд хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр 9 сарын 2-ны өдөр байна тийм. Григорийн тооллын жилийн 245 дахь өдөр юм байна. За мөн он дуустал 120 өдөр үлдэж байна. За тэгвэл би weather.gov-ийн мен сайтаас Улаанбаатар хотын ойрын 5 өдрийн цаг агарын мэдээллийг хүргэе. Өнөөдөр 19 хэмийн дулаан тэгээд бороотой гэсэн байна. Маргааш болохоор 24 градусын дулаан. За тэгээд Бүрэг гарагт үстэй тий. Бүрэг гарагт 14 градусын дулаан, Баасан гарагт 13 градусын дулаан. Бүрэг гарагт бороотой юм байна. Тэгээд тэр бороо нь үргэлжлээд Баасангийнхаа өглөө хүртэл орох юм шиг байна. Ер нь энэ 7 хоног дамнаал орчих юм биш тий бороо. Маргааш бол энэ дээр бороо байхгүй гэсэн байна. За. Тийм. За тэгээд 9 сарын 6-нд 14 градусын дулаан байна гэсэн биш үү? За ямар ч байсан тэгээд бороотой сайхан л өдөр болж байна. Намрын нэг өдөр. Намрын нэг өдөр. За өнөөдөр ямар үйл явдал авсан? За ер нь бол тэгэл өдөр болгон л нэг сонин тийм тэмдэглэлт өдрүүд байхын өрмөц өдрүүд. Тийм. Өнөөдөр болохоор ингэнэ дэлхийн авиас чадварыг нээж олох одоо head hunting гэж ярьдаг те. Ангуучлах өдөр гинэ. За зөв. Сайн ажилт нэг. Тэгнэ. За тэг чинь ер нь бол нөгөө хүний нөөцийн мэрэгжилтнүүд яг тэр ажлын байранд тохирсон чадвартай тийм мэрэгжилтэн боловсруучи одоо юу гэдэг те ажилтныг олж авна гэдэг бол хамгийн хэцүү ажил байдаг. Гэдгийм байлаа. Би одоо мэдэхгүй л дээ зүгээр бодоход бол тийм байгаад байгаа. Сонсоход тийм байсан. Тэр нэг юм юу Facebook дээр зар яваадсан мэт те. 28-аас 32 насны гэртээ зүгээр суугаад байгаа хүн байвал нааша явуулаад хаа. Би нэг сарын нэг хэдвлээ 3-4 сая төгрөг өгөөд ийм ажил хийлгээд ямар хэцүү юм бэ гэж бүр нэг арга байд. Тэр айгүй хүч авсан зар тий. Тэгээ хоолыг өгчээ яа чи өдөр 2 удаа хоолж ирлээ. Тий 2-3 удаа хоолсон ч болно. Цалингийн эхнэр мэхнэрийн даасанд хийсэн ч болно. Али тийм хүн нэг хурдан над руу явуулаад гэсэн. Тэгсэн байсан. Тэр айгүй хөөрхөн зар байсан шүү. Гэх мэтчлэн ингээд хэцүү байд юм шиг байгаамаа. Тийм бах. Тий. Тэгээд энэ өдрийг бол Америк нэгдсэн улсын KRM гэдэг маркетингийн агентлагаас анх санаачилж тэмдэглэж эхэлсэн юм байна. За ер нь бол компани ашигын 80%-ыг олдог гинэ яг чадварлаг өндөр бүтээмжтэй ажилтнуудын одоо хувьд бол тийм. Тийм учраас өөр байгууллагад ингээд гялцаад ер нь бол хүчийг аваад байгаа тийм чадварлаг хүмүүсийг урвуулж авах тохиолдол бизнес ертөнцид бол байж идэг. Энийг бол яг хууль ёсныхоо дагуу одоо ингэж авдаг. Энийг бол мэрэгжлийн хэлээр нь ангуучлах буюу head hunting гэдэг. Тэгэнгүүтээ Монгол улсад болохоор энэ чиглэлийн одоо туршлага мэдээж түүх нь бол бага. За дээр нь хуулийн зохицуулалт нь байхгүй учраас хууль бус үйлдэл бас болчих гээд идэг талтай гэж байгаа юм. Тийм үү. Тэгэхээр ч одоо head hunting хийгээд хүн авчих юм бол хууль бус юм. Тий яг болчих гээд идэг. Яг ингээд нариндаа бас яадгийн яг нарийн мэдгүй байна л та. Одоо нэг эвтэйхэн л зохицуулж авахгүй бол бас эвгүй юм шиг байгаа юм бодвол. За. Тий. За мэдээж өндөр хөгжилтэй орнууд бол те. Нөгөө баруун тишээ бол шал өөрийн яг тухайсан хууль байт юм байлээ. Тэгтээ штэ. Хэрвээ тэр хууль бус хуульчлаагүй юм бол хууль бус гэж хэлэхэд ч бас жоохон. Тий ингээд нэг юм те. Савлсан те. Тэгэнгүүтээ тэр орнуудад болохоор яг тэр компанида нөхөн төлбөр төлдөг гэж байна. За яг энэ хүний чинь би ингээд авлаа. Уучлаарай маа. $50,000 тий одоо охноо. Тохиролцоод жоохон хохирлыг барагдуулчаад байгаа юм шиг гэж авчдаг юм байлээ. Тэгээд мэдээж бол тэр хүндээ тэгэл 2 морь да болцсон энэ төр цалин амлдаг байлгүйд те. Тэгж байгаа бах. За тэгээд ийм өдөр байж гин. Тэнгүүтээ чадварлаг ажилтан олох хамгийн энгийн аргуудаас бас нэг товчхон юу явал дурдаад өгвөл за ингэж энэ шин сорил тааж байгаа албан тушаал өсөх сонирхолтой нэг хүнийг сонгож авч томилох. За тэгээд мэдээж өндөр албан тушаал амлах. За сошиал сувгаар ажилтан хайж олж авах. За салбарын хурал семинар дээр болвол ингээд ягаад хараал явж идэг, анаал явж идэг гэж байгаа хгүй янз бүр хурал семинарт. За энэ юу ямар нөхөр байна. Ийм байна. За тэгээд хүний нөөцийн мэрэгчлэтнүүдийн 86% нь ажилтан элсүүлэх нь
яг аль биесны маркетингийн ингээд ажиллаа гэж тооцож ажилтдаг юм байна. Би буруу одоог бол entertainment салбарт нөгөө нэг talent agent гэж байдаг шүү дээ. Авьяастай хүнийг олж аваад өөртөө ингэж уруулж татаад. Энэ одоо баг ер нь салшгүй нэг хэсэг болсон юм шүү. Тийм бах тий. Ялангуяа entertainment салбарт бол. Тийм сонирхолтой өдөр тохиож байна. Өнөөдөр авьяас чадварыг олж нээх өдөр тохиож байгаа юм байна. За баярлаа. Сонирхолтой байлаа. Монголд гэхдээ ер нь headhunting ороод ирсэн бас энэ тэндээс нэлээд олон хүмүүс авсан. Ер нь бол чадварлаг ажилтан. Би буруу одоог бол чадварлаг ажилтан гэдэг чинь компани сая 80 орчим хувийг гэдгийг бүрдүүлдэг гэсэн шүү дээ. Тийм хүмүүс илүү чухал байдаг гинэ. Тийм учраас тэр хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насанд нь хүртэл санаа тавиад тэгээд тусгайлан одоо унаа тэргээр үйлчлэх ч юм уу бас тэгэж илүү нөгөө нэг халамжилдаг гэж сонсон. Тийм. Манад бол дөнгөж ингээд одоо эхлэх явж байгаа. Одоо жишээ нь Америкт баруун тийш бол тэгэл хэдэн зуун жилийн түүх туршлага байж байгаа те баяг үе уламжилж дамжсан энэ headhunting энд хидэр хийдэг хүмүүс байгаа болгүй. Би нэг манай нэг хуучин ажиллаж ирсэн нэг ах ярьж ирсэн нөгөө чагтлах гэдэг. За. Тий, сайн хүмүүсээ яг одоо байгууллагт нь олон жил ингээд тууштай ажиллана тэр гэсэн хүмүүсээ байр зүгээр бэлгэлцдэг гинэ. Зөв. Тийм байр бэлгэлээл тэгэл за хэвээр гоё хамтарч ажиллана шүү гээл. Тэгээ одоо яах чаргагүй те байр авцсан, орон байраа авцсан хүн чинь тэгэл зүтгэжтэй. Тийм шүү хичээж шүү. Гэх мэтчлэн бас юм Монгол аргууд байна. Гоё аргууд байна. Баярлалаа. За баярлалаа. Би өнөөдөр дэлхийн наргил модны самрын өдөр гэж айгу хөөх өдөр байна. Наргил модны самард надад байгаа чамд байгаа coconut гэдэг те. 2009 оноос эхэлж тэмдэглэж эхэлсэн гинэ. Ер нь бол наргил модыг бол одоо Папуа гивнээс гаралтай болов гэж таамагладаг гэж юм. Тэгээд кокос за шинжлэх ухааны нэр нь бол кокос нусифера би худлаа уншсан байж магадгүй шүү. Тэгээ ер нь намхан далайн өмнөд хэсэг хавьяас гаралтай гэж үзэж байгаа. Тэгээд нэрийг нь болохоор Португал, Испанийн нөгөө эртний үлгэр домогт гардаг нэг тийм аимшиг амтан байл айгүй царай муутай. Coconut ч нэг тийм дуруу нүхтэй штэ. Боулингийн бөмбөг шүү. Тэгээд үс мүстэй тий. Яг ингээ харах юм бол нэг тийм царай харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үлгэр домгийн нөгөө муухай царайтай амтан төстэй байсан болохоор Coco гэж нэрлсэн гэж. Амтны нэр юм байна штэ тэгвэл. Амтан гэхээс илүү үлгэр домгийн тийм 15 толгойд атгалж яхар мангас гэдэг шүү тий. Одоо тийм Португал, Испанийн нөгөө эвгүй толгойтой атгаалжаар болгосон. Португалийн атгаалж мангасан. Тийм гин. Ер нь бол тэгж нэрлсэн гэсэн. За тэгээд энэтхгээс бол ер нь араб далайчд ер нь бол тэгэл нэг тийм аялал жуулчилж явж байгаа эсвэл нэг худалдаачид ер нь бусад орны соёлыг ингээд тийшээ түгээж дэлгэрүүлдэг штэ. Тэгээ анх тэгж тараасан гэж үздэг юм байна. Бас юу нь бол гоё те. Ер нь би бол дуртай штэ. Шүүс мүс. Гоё штэ. Шүүс нь гоё тэр coconut butter гэдэг байна. Ер нь чихэр мэхэр те coconut янз бүр юмуд нь гоё. Тэгээд юу яадаг ш нөгөө ингээ тэр чигээр нь coconut-тай ингээ зардаг те одоо нөгөө лаацтай онгоолох ч ингээ дээр нь хийцэн лаац чиг бас гэж онгоолгоол. Тийм юм гарч юм уу? Ундаа жуус юм уу? Тийм яг ингээд coconut ингээ жимсээрээ зүгээр дээр нь онгоолгохт нь лаац шиг юм онгоолгох хийцэн. Тэрийн татангуут юм нөх гараад байна. Тэгэл тэрүүгээр нь шаруулъя л бодсон. Хагуур байлаа. Байна уу? Байлаа. Оо хей явж авъя. Гэтэ жоохон үнэтэй л ахaltaа манад бол холоос ирж байгаа. Мөнгө цоглуулж байгаа болж байгаа. Цэлэн муухаар. Цэлэн муухаар авъя. За ямар ч байсан манад бол орж ирдгүү. Гэхдээ ер нь дэлхийн эдийн засгийн одоо эргэлтийн хувьд бол 15 тэрбум орчим доллар юм. За. Яг уу бусад юунуудтай харьцуулахад бол бага л бахал та. Гэхдээ ер нь хүнд хэрэгтэй тэгээд айгүй тийм үү. Эко бүтээгдэхүүн гэж явдаг юм. Байгаль дээлтэй тийм бүтээгдэхүүн гэж явдаг гинэ. За маш их уураг агуулдаг. За тэгээд тэр тусмаа төмөр зэсээр баялаг гинэ. Тэгэхээр одоо тийм дутагдж байгаа хүн бол coconut хэрэглэх хэрэгтэй юм байна. За тэгээд амны хүндийн эрүүл мэндийг бас маш сайн сахиж өгдөг гэж байна. За энэ самрыг нь бол Филиппин, Индонез, Энэтхэг, Шри-Ланк гэдэг ер нь маш олон дулаан нөгөө нэг уур амьсгалтай улс орнууд үйлдвэрлэж дэлхийд нийлүүлдэг. Тэгэхээр бас их одоо сайн бүтээгдэхүүн. Хэрэгтэй бүтээгдэхүүн. Тэр юун дээр гардаг вүлээ те? Робинсон Крузо дээр гардаг вүлээ нэг. Энэ цагаан юм аваад ингээд ам ингээд яаж байгаа шүдэ цэвэрлээд идэв шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг coconut-ын жуусээр амны нөгөө хүндийг эрүүл мэндийг сахиж болдог зайлдаг гинэ. За мэдмээр юм байна те. За энэ coconut-ын зураг өгсөн гоё л харагдаж байна. Би нэг coconut ярьсан чинь дуртай юм болохоор хамаг юм гарчлаа. За
2006-аас 9 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 11% нь яг энэ коконат тариалж, наргил модны самар тариалж амжиргаагаа задлахуулдаг. За тэгэхээр энэ дэлхийн хүн ам чи одоо 8.1 тэрбум байгаа юу. Тэгэхээр 11% гэдэг чинь маш их хүмүүс байгаа тий. Энэ хүмүүс зөвхөн яг энэ салбартаа ажиллаж байгаа бол хойдолд нь ар гэрийнхэн мэрийнхэн гэдэг. Тээвэрлэгч, түгээгч, нийлүүлэгч гэдэг явж өгнө. Тэр нь бол томоохон бизнес тийм зах зээл биш үү. Тийм байна. За тэгвэл эрүүл мэндийн ашиг тусын хувьд ярьж өгье. Ам сая хэлсэнчлэн амны хүндийн эрүүл мэндийг хамгаалдаг. За тэгээд нэг цайны халбаг коконатын тосоор нь ч юм уу амаа ингээд зайлчвал 10 минут орчим зайлаарай гэсэн байсан шүү. Юу юугүй зайлгчиж бол. Жоохон 10 минут гэдэг чинь жоохон урт байгаад. Гэхдээ ер нь бол тэгж зайлвал амны хүндийн эрүүл мэнд маш сайн сахигдана. За бага хэмжээний шархыг аниулдаг. За би буруу сонсоог бол дэлхийн 2 дугаар дайны үед бах наргил модны самар нөгөө шархацсан цэргүүдэд нөгөө цус алдаад ч юм уу байдаг штэ. 3 сар ингээд нөгөө нэг нөхөж шингэнийг нөхөж өгдөг гэсэн. За. Дусал болгоод хийгээд штэ. За. Тэгэхээр одоо бид нар ч нөгөө тусны бүлэг мүлэг нэтрэ гэдэг штэ. Тэр үед бол тийм тансаглал гэж штэ дайны үед бол тий. Тэгэхээр яг аргаа барсан үед бол коконат энэ шүүс одоо хүний амийг аварч исэн бахна штэ. За бас учиртай юм байна. Тийм бахна. За бага хэмжээний шархыг гэдгээд ер нь бол түрхчгэд шархыгийн сайхан цэвэрлээд тэгээд нөгөө нэг жоохон түрхчгэд одоо коконатын тасыг түрхэх юм бол хэд хүүтрийн дотор идэгнэ гэсэн байсан. Бас ээжидтэй нөхөр. За. Бас тэгээд тууралт түлхийд бас маш сайн гэж байна. Бас идгээд гэж байна. За, ер нь бол тийм дулаан уур амьсгалтай газар тарьдаг учраас ер нь тохиромжтой нөхцөлд нь тарих юм бол 80 жил ургадаг нэг мод. Тийм тэгээд 80 жилийн хугацаанд танд үр жимсээ өгөөлэн. Тэр хэмжээгээрээ таныг одоо эдийн засгийн хувьд ч юм уу эрүүл мэндийн хувьд дэмжиж байна гэсэн. 80 жил болд юм байна тий. Тэгээд юу жил болго ургад юм болов яа тийм бол? Жил болгол үр шимээ өгдөг л үү. Би буруудаг бол зарим мод нэг дулаан уур амьсгалтай газар бол нэг 2 3 удаа гарчдаг баг. Гэхдээ коконатыг бол яг тэрийг нь мэдсэнгүү. За тэгээ бүр ингээд 94% нь яг үнэндээ шингэн гинэ. Коконат ч. Тэгэнгүүтээ хальсан нөгөө одоо саяны дээр үс шиг юм байгаа шүү дээ. Тэрийг ингээ шатаах юм бол шумуулд дайждаг. Бас. Нөгөө нэг малаас нөгөө хаях юм байдгүй гэдэг шиг те амьсгалаас бусдыг хэрэгэлдэг. Тийм, коконатаас бас хаях байхгүй байна. За, Мальдив улсын бүр үндэсний бэлэгдэл мод нь бол наргил мод байдаг гэж шүү. За хамгийн сүүлийн мэдээгээр энтгэх улс наргил модны самрын үйлдвэрлэлээрээ бас мөн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм байна. За тэгээд ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 31%-ны 45%-ийг коконат дангаараа коконатыг үйлдвэрлэл одоо эзэлдэг. Тэгээд тус улсад бол ер нь жилдээ нэг 388 тэрбум $88 ашиг өгч идэг гин. За. Гэсэн байх шүү. Том зах зээл байсан байна. Том зах зээлтэй. Гэтэ ер нь ямар ч юмыг нөгөө нэг тохируулж хэрэглүүл юм штэ тий. Манад бол нэг олдоод ахгүй л ах. Гэтэ өдөр болгон коконат идээд байж бас хэмжээ нэтэрч гэдэг тий. Хүнсний бүтээгдэхүүн болохоос ийцэн штэ тий. Анхаараарай гэж. Тэр кинонууд дээр л гардаг үстэй нөгөө юу арал марал дээр ингээ хаягдсан хүмүүс онгоолох гэж савдаг тий. Хатаа болохоор. Тий. Чи онгоолгож үзсэн үү? Үгүй. Зөв. Энэ одоо ингээд яг одоо нэг нээсэн байгаа энэ коконат шүү дээ. Энэ цагаан одоо энэ коконатын цагаан ч бас гоё шүү дээ. Засахад нэг тэмжээ ажиллауртай тийм амт хүмбэл шүү дээ. Тийм үү? Нэг онцгой амт байдаг юм бэл. Нөгөө чихэр мэхэр шигээ төсөөлөсгүй юм байна тий. Бас ч гэж нэг тийм ч бас. Эсвэл би амтгүйтэй тарцсан болоо. Тий. Тэгэж утсаа. Тийм юм байлээ. За сонирхолтой л өдөр байна. За ахаад нэг мэдээлэл хөрөх үү яг уу? Хөрөгч тий. За өнөөдөр нэг алдартай хүний төрсөн өдөр болж байна. Чи яг миний ярих цаг хүнийг авчихсан уу? Хэн бэ? Аваагүй. Мексик юм ихтэй мөн биш үү? Агуу. Эрэгтэй мөн. За тэгвэл сонсъё. 1964 оны 9 сарын 2-ны өдөр төрсэн энэ хүн өнөөдөр 61 нас хүрч байна. Холливуудын алдар жүжигчин Keanu Charles Reeves гэдэг хүн. За бүтэн нэр нь бол Keanu Charles Reeves гэдэг. За тэгээд 9 сарын 2-нд Ливан улсын нийслэл Бейрутэд мэндэлсэн юм байна. Өнөөдөр 61 нас хүрч байна. Ливанд мэндэлсэн байна тий. За ээж нь бол Патриша гэдэг хүн байсан. Английн Essex-с гаралтай хувцас зохион бүтээгч, загвар зохион бүтээгч тийм хүн байсан юм байна. За баг Самуэль Noble Reeves нь Хятад, Англи, Ирланд, Хавайн уугуул, Португал гаралтай Хавайн иргэн байжээ. Аав нь тий. Баг хэм дүүний бодож. За аав нь бол тийм хүн, ээж нь англи гаралтай хүн. За тэнгуүтээ аав нь 3 настай байхад нь гэр бүл орхиод явцсан юм байна.
За ээж нь 1966 онд Австралийн Сидней рүү нүүгээд удалгүй ингээд Холливуд болон Бродвейн киноны найруулагч Пол Арнтай гэрэлсэн байдаг гинэ. За тэгэнгүүт мэдээж тэр уур амьсгал одоо юунд нь ингээд орчинд нь өсчихж штэ нөхөр те. За Канадад ингээд гэр бүлээр нүүж ирээд 10-ны киноны ажилд нь кино тусалдаг болсон гинэ. Одоо нэг манай жүжигчид энэ төр ярьдэн штэ аавынхаа те театр дээр төслөө, тайзны арт төслөө, тэр надад нөлөөлсөн гэдэг шиг. Ингээл багаасаа Холливуудаар ингээл явцсан юм байна л да. Тийм юм зөөгөөл. Тэ. Тэгэл ер нь урлагтай ойрхон болцсон. Тийм байна. За тэгсэн чинь ээж нь бас салцсан гинэ тэгжсэн чинь хоёр дахь удаага ингээд салаад. За тэгэнгүүт кино дүү охинтойгоо эмээ өвөө дээрээ халамж анхаарал донд өссөн байт юм байна. За эмээ өвгийн хүүхэд байх нь. За тэгсэн чи хятадын урлаг соёл үндэсний хоол ундтай ойр байснаас гадна өсвөр насндаа англи зан заншлыг ээжээсээ суралцаж өссөн байдаг гинэ. За эдгээр төлөв дараа хүүхэд байсан боловч 4 сургуульд амжиж суралцсан байдаг. Сургуульд байхдаа хоккейн багийн маш сайн хаалгач байсан юм дүүхтэй. За Keanu Reeves Канадын Олимпийн багт мэрэгжлийн хоккейчин болно гэж боддог, мөрөөддөг байсан гэж байна. Тэг нь бах. Тийм багтай байсан байна. Тий. Тэгсэн чинь 15 наснда жүжигчин болохоор шийдээд 17 настайдаа сургуулаа орхиод Америк хоод эцгээрээ дамжуулаад ногоон карттай болж 3 жилийн дараа Лос Анжелес руу нүүсэн. За, Keanu Reeves хэдийгээр англи ээж Америк автаа Ливан улсад төрсөн ч Канада иргэн шилтэй. Тэгээс болон за англи ээжтэй Америк автаа Ливан төрсөн Канада иргэн шилтэй. Тий. За 1984-с 90 оны хооронд Канадын сувгийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. За ингээд хангийн энэ сурвал Coca-Cola-гийн сурвалжлага богино хэмжээний кинон тоглоод эхэлсэн байна. Анхны бүрийн хэмжээний кинон уран сайхны кино нь болохоор Young Blood гэдэг кино байсан гэж байна. За тэрнээс хойш бол хэд хэдэн кино тоглоод ер нь бол давгүй жүжигчин гэдгийг ингээд харуулад эхэлсэн Холливуудынхан. Ер нь давгүйгээс гаднаас царайлаг тийм. Аюулын дайжгүй царайлаг залуу яваад байшгүй гэл. Тий анхаарал эхэлсэн байна. За 1991 онд жүжигчин Патрик Суазитай хамт Point Peak гэдэг кинонд цагдаагийн дүр тоглосон. Тийм нөгөө далайн хэрэг дээр серфинг хийгээд байдаг кино гэдэг шүү дээ. Тийм баха. Би тэр киног нь бол мэдэхгүй байгаа. Тий. За ингээд бокс оффисоос энэ 83.5 сая долларын ашиг олсон гинэ. За ер нь бол энэ хамгийн анхны ингээд ашиг олсон бас бүүм хийсэн кино юм шиг байна бараг залуудаа. За 1992 оны MTV киноны шагнал гардуулах ёслоос кино хамгийн хүсэмжит залуу шагналыг хүртээд эхэлжээ. Яа харах даравч далдаа булавч бултайна гэдэг чинь. Зөв. Тий. За түүнчлэн Keanu Reeves театрын урлагт Канадын алдарт Монитобагийн төв театрт удаа дараа тавигдсан Гамлет жүжигийн үзэгдэлд гол дүрийг бүтээж судлаач шөмжлөгчдөөс өндөр үнэлгээ авчээ. Бас тайзны театрын жүжигчин. Тийм тайзан жүжиглсэн. За ингээд 91-ээс 2002 оны хөгжмийн чиглэлээр ажиллахаар шийдээд Роберт Мелхаус, Грег Миллер, Брэд Домроуз нараас бүрдсэн Dog Star гэдэг юм альтернатив рок хамтлагаа байгуулсан. За. За ингээд дуулаад эхэлсэн юу. За тэгсэн чи өөрөө хамтлагийн бейс гитарч нь дуучин болсон. За 96-2000 онд нэг юм цомог гаргасан. За хамтлагийн амжилтыг бол Keanu Reeves-тэй бас холбон тайлбарладаг. Хамтлагнаас хөөрхөн явж байсан. За ингээд 93 онд Бяцхан буддаа 94 онд алдарт хурд кинонд тоглосон. Тэгэлгүй хурд бол алсан. Мэдгүй юм байхгүй бах тий. Тийм, ер нь бол баг бахтай би бол амар их үздэг байсан. Тэгсэн. За ингээд дэлхийд даяараа 35 сая долларын орлого ашиг олсон уучлаарай ашиг шүү. За ингээд 95 оны Оскарын кино наадмаас 2 шагнал хүртсэн кино бол. За ингээд түүнээс хойш чөтгөрийн өмгөөлөгч гэдэг те. 97 онд гарсан. Аль Пачинотой цуглуулдаг. Charlize Theron бас цуглуулдаг тий. Энэ бол бас мундаг кино. За тэгээ 99 онд мэдээж алдарт Matrix-тэй тоглолгүй хаж хуу. Тэглгүй яах вэ? Тий, Matrix тоглоод Neo-гоороо бол тэгээ жинхэнэ алсан. За 2003 2022 онд ийм 2 анги байгаа. Константин гэдэг кино дээ шүү дээ. Тийш дээ аимшиг кино шүү. За тэгээд Нуурын байшин Lake House гэ 2006-нд тэгээд нөгөө 47 оны 2013 онд тогсон. За алдарт John Wick бас байж байна. Тий одоо хүртэл гарч байгаа. Тий 2014, 17, 19 онд ямарсан гарсан. Сүүлийнх нь хэзээ гарсан юм байсан. Сайн мэдгүй шүү. Гарсан баг шүү тий. За тэгээд тоглоомын түүхт бас дуу оруулсан. 2019 онд тий. Ямарсан дуу оруулсан гэж хин юм болоод ихтэй. Би яг тэрийн нарийн судлаач юм байна. За үүнээс гадна телевизийн хэд хэдэн цуврал 2 видео тоглоомонд оруулсан байдаг. Bambi Award гэж байт юм байна. Blockbuster Entertainment Award, Bravo Award, MTV Movie Award-ийн шагнал хүртсэн ийм жүжигчин байх нь.
За 2005 онд Холливуудын алдрын одтой болсон өөрийнхөө. За 2016 оны хамгийн үнэтэй жүжигчин гэж Холливуудаас бас шалгаруулж нэрлэж исэн. За ингээд 1984 оноос бол кино урлагт ингээд маш идэвхтэй явсан. Тийм явж байгаа алдартай жүжигчин. Хувийн амьдралын дурдах юм бол бас жоохон харамсалтай. Тийм жоохон нэг тийм харамсмаар 1998 оноос Jennifer Symeтай хамтран амьдарч 99 онд төрсэн охин нь хойд болсон. Тий. Тэгжсэн чи удалгүй хайртай бүсгүй Jennifer Syme Ослоор нас барсан. За тэгээд байжсэн чинь өстой нөгөө дайран дээр давс гэдэг шиг нэмээд хамгийн дотных нь багийнх нь найз нь буюу River Phoenix гэдэг нөхөр хар тамхи хэтрүүлэн хэрэглээд бас нас орсон. Би буруу одоог л энэ хүн бас урлагийн салбарын хүн байсан. Урлагийн салбарын хүн байсан. Бас жүжигчин байсан баха. Бас олонний танил байсан баха. Тийм энэ нөгөө театрт хамт ажиллаж байгаа. Тэгээ бас Холливуудад кино мэнэнд бас хамт тоглож ирсэн л гэдэг юм шиг байна. Би буруу санааг болов. Харин тийм бах. Тийм. За тэгээд киногийн охин дүүн цус багталт өвчнөөр өвчлсөн байсан гинэ яаж яхад тэр үед нь. За ингээд бол өстой ингээд битүү зохиолтууд ирээдсэн. Тийм байна. За дүүгийнхээ имжлэхэнд бол Matrix киноныхоо орлогыг ашгийг бараг 100% зарцуулсан гэдэг юм байлаа. За тэрнээс гадна цус багталт өвчнөд тэмцэх сан байгуулад ер нь бол бас тийм ингээд жоохон ингээд амьдралын одоо юу гэдэг нөгөө мөн чанар юмыг бас ойлгоод эхэлж их шиг байна л да. За хүн нөгөө зовлон туулахаараа л тэгдэг гэдэг шиг тийм. За ингээд янз бүрийн сан одоо тийм буйны нийгэмлэгүүдэд хандуулж одоо өгч эхэлсэн. За Холливуудын жүжигчдээс тэгс өөр хүн гэдэг тэр нэг. Нуу тэглгүй яг үнэхээр алдартай. Одоо нөгөө нэг юуг олцсон гэдэг шиг тийм. Юу лээ? Бод мөрийн зэргийг олцсон гэдэг шиг тийм. Тий, эд хөрөнгө болвол гэдэг юм нэх байдгүй гэдэг. За хувийн олж байгаа орлогынхоо бараг 90-100 орчим. За 160 шах өөрөө жоох амьдрах л гэдэг. Тий, амьдрах мөнгө өвдөд бараг хандуулчихдээ юм биш үү те? Гэж сонсон. Тий, худалч хүнд бол. За тэгсэн чинь эд хөрөнгө гэдэг юм байхгүй. Хувийн хамгаалагч, янз бүрийн ажилтан менежер гэдэг юм байхгүй. За метро, автобус гэдэг нийтийн зорчигч тээврийн ингээд хэрэгслүүдээр л явж л байдаг. Тийм автобусанд таарахад бол нэх гайх юм байхгүй ч байгаа байхгүй. Гудамжин суугаал сэндвичдээ сууж. Тийм сэндвичдээ. Газар суугаал тийм хүн байгаа. За 2019 оноос Александра Гранттай болж эхэлсэн. Тийм. Тийм. За ингээд 2008 онд Keanu Reeves Лос Анжелесын шүүхээс $711,974 албатан нөхөн төлбөрийн ийм юу одоо авч ирсэн байт юм байна. Хэрэг. Тэгсэн чи яасан гэсэн Paparazzi Alison Silva гэдэг хүн нөхрийг Porsche-гоор мөргөж гэмтээсэн гэсэн юм одоо үндслээ шийдвэрсэн. Машинаар хүмүүс. Тий. Тэгээ нөхөр тэр папарацци болсон хойно л дургуг нь үргээд дээ. Өөр яах вэ? Тий. Бас дург авч гайл үзээ. Тэгэл манай ах яах вэ? Тэгэл арга ядал тэгсрээл тий. Нэг хаазсан чи айг бол тэгэл урд тур нүсрээл. За кино гэрэлсэн. За юм. Тэгээд түрүүнээс нэ буйны үсийг бол дэмжигч хувийн эмнэлэгт хор тавдрын сан байгуулж хүүхдийн эмнэлгүүдэд байнгын тусламж үзүүлж идэг. Хор тавдрын судалгааг дэмжиж идэг. Амьтдын эрхийг хамгаалах PETA сантай нягт хамтын ажиллагаатай. За найз Стивен Хамилтай Company Films гэдэг юм продакшн байгуулсан. За мөн моцикл дуртай. Ингээд захиалгаар янз бүрийн моциклууд авч үйлдвэрлэж идэг. Моцикл үйлдвэрлэдэг Arch Motorcycle Company гэдэг юм компани байгуулад ажиллаж байгаа гинэ. Оо зөө. Ямар олон салбар хамтлагтай кинон тоглоно, театр тоглоно, сэтгүүлч хийжсэн гэсэн үү? Тийм, сурвалжлагч хийжсэн. Тэгсэн мөртлөө ингийн амьдралтай буйны үнэстэн. Үнэхээр маш олон хүний краш, мини краш гэл энэгээр явж байна гэсэн. Тийм, гоё залуу те. Тийм. Миний ч бараг краш. Тэгээ хурд тоглож байхад хараад ер нь бол үүл гэж бодож байсан. Тийм. Нэг тийм төрхөн те царай нэг тийм юу мэрч юм нэг өрмөц. Дулаахан тэгсэн мөртлөө айгуу тийм татдаг. Тийм зүгэн те. Тийм зүгэн. Одоо яриаддаг болсон харизм гэдэг нь стол байдаг. Ястаа байгаа. За ингээд Keanu Reeves ахта төрсүү тэрмийн төргийа гэж 61 хүрж байгаа юм байна. 61. За баярлалаа. За сонирхолтой мэдээлэл л. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулж тийм. За нэвтрүүлэгтээ чанар бол ухаалаг хэмнэлт Safeguard, Head and Shoulders, Ariel брэндүүд хамтран ажиллаж байна. За өчигдөр хэлсэн те 300 сая төгрөгийн шагналын санта урамшуулт хөтөлбөр нь яг одоо эхэлсэн байгаа. За тэгээ бидний өдөр болгон ерөөсөө л өдөр болгон хэрэглэдэг Safeguard. Одоо ер нь манай угаалгын өрөөний бүтээгдэхүүнүүд гэсэн үг шүү дээ тийм. Safeguard байна, Head and Shoulders байна. За тэгээ Ariel угаалгын нунтаг байна. Ер нь бол Procter & Gamble-ийн 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг сонгоод 10,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийхэд
Ер нь нэг 2 саван авчихад баг тэ нэг шампунь нэг тэр авчихад тэгэл энэ юунд оролцох боломжтой. Тэгээ хамгийн гол нь энэ баримтаа, авсан баримтаа хож цэг гимэн гэдэг сайтад бүртгүүлээрээ. Тэгээд супер шагнал хожноо. Хожих боломжтой. Одоо авсан хулгайч хожихгүй л ахлаа. Гэхдээ хожих боломжтой. За тэгээд супер шагналууд нь юу вэ гэхээр сар бүр $100 100 азтан тодруулж байгаа. За энэ бол 7 хоног болгоны даваа гарагт яг азтан тодруулж байгаа юм билэ. За 8 сарын супер шагнал нь Япон явах 8 азтан байсан. Буруудаг бол өчигдөр тодорсон байх хэрэгтэй бах тий. За тийм бах. За 9 сарын супер шагнал нь iPhone 17 Pro Max 9 хүн аавна. Ичтэй айгу үнэтэй утас штэ. Дээрээс нь хамгийн сүүлийн үе утас штэ тий. Шагналууд нь бол алж ийн тий. Тэгвэл 10 сард бүр том шагналтай. Suzuki Jimny гэдэг машин. Jimny ч юм бэ? Jimny гэдэг. Ямар хэлж байна. Нэг азтан тодорноо гэсэн юм. За тий. Ерөөсөө л бид нөгөө зүгээр л хэрглэж идэг юмнуудаа нэг одоо илүү үйлдэл хийх нь юу гэхээр нөгөө сайт нь ороод бүртгүүлнэ гэсэн үг. Хож цэг юм шүү. Хож цэг юм гэж ороод бүртгүүлнэ. За тэгэнгүүтээ ямар бүтээгдэхүүн байгаа юу гэхээр Safeguard савн байж гин. За Fairy аяг таг угаагч байж гин. Head and Shoulders шампунь байж гин. Pantene шампунь, Pampers хүүхдийн живх байж гин. Ariel, Tide, Boknууд. За орол би шүдний ёо. За тэгээд Gillette-ийн нөгөө ус сусдаг те нөгөө сахлын татуурга. За Old Spice гэдэг ирчүүдийн хөлс тарагч энэ амар гоё би бас хэрэгэлдэг байсан юм. За Always ариун цэврийн хэрэглэл, Naturel ариун цэврийн хэрэглэл, Discreet бас өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл. За Pro Series гэдэг юм. Бас шампунь ангижруулагч Herbal Essence гэдэг амтан дээр бас туршилт хийдгүүгээрээ онцлогтой юм бас шампунь бүтээгдэхүүн байж. Эднэрийг ерөөсөө яг л бидний хэрэгэлдэг юмнуудыг ерөөсөө бүгд л хэрэглэн тий. Бүртгүүлээл азгүй байвал ёоцгүйгээр зохино гэдэг шүү дээ. Бас эмэ гэж мэдэх азт нь болох боломжтой юм байна. Тийм байна. За ингээд илүү бас асуулт авлах юм байж их юм бол эмэ гэж мэдхүү 77 73 32 33 гэсэн дугаараас асуулт авлах боломжтой. Юу нь болохоор Facebook хуудас нь болохоор Anungo гэсэн англиар Anungo гэж үчээд тэгээд Facebook хуудасаас нь мэдээлэл авч болно, чатаар нь харилцаж болно. Тэгээд Tech-Ceg имэн гэдэг сайт байна. Эндээс бол зүгээр хургуулъя л авчна. За. Тийм. Хургуулт нь өнөр баг. За ингээд маань нэвтрүүлэгтээ чанар бол ухаалаг хэмнэлт Safeguard Head and Shoulders Ariel брэндүүд хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг та бүхэнд шууд хүрч байна. За би өнөөдөр латино. Би ер нь латин хүмүүст айгуу дуртай. Латин гаралтай хүмүүст нэг тийм халуун цустай тий. Яг юм өөрөөрөө байж чаддаг тэгээ нэг тийм зоригтой. Тэн дундаас эмэгтэйчүүдээс нь ярих юм бол Salma Hayek. За. Би одоо ер нь бол Reels чинь ер нь бужигнуулаад байгаа шүү дээ. Тэгээд энэ эмэгтэй Reels-тэй хэд хэд таарсан. Ер нь ярилцлага тэр хошин шогийн мэдрэмж тэр humor сайтай. Үнэхээр нэг тийм зөвүүн тийм мундаг эмэгтэй жүжигч ер нь хүндэлмээр. Гоё. Тий. За ер нь бол жинхэнэ нэр нь Salma Valgarma Hayek яг нөгөө төрхтэй авсан уг нь болохоор химэн нэг тийм ээ. За тэгээ одоо бол нөгөө нөхөртэй уулзраас Pinot гэдэг нэг Франц тэр бомттай гэрэлсэн байгаа. За тэр бомттой гэрэлгүй яах вэ? Өөрөө ч бас тийм ядуу дорой ч юм уу тийм амьдралтай байгаагүй. Ер нь бол багасаа л тийм баян тансаг амьдралтай байсан гинэ. За өнөөдөр бол Keanu Reeves-ээс яг 2 насаар дүү 59 нас хүрч байгаа юм. Keanu сая 61 хүрсэн үү те? Тэгсэн. 59 нас хүрч байгаа юм. Үнэхээр гоё жүжигч. Latin American icon. Одоо юу гэх юм Латин Америк гаралтай хүчрхэг нөлөө бүхий тийм icon болж чадсан төлөөлөл болж чадсан энэ icon-ыг би яг буруу хэлээд тах шиг байна. Жохон дутуу хэлээ, хүчгүй хэлээд тах шиг байна. Ийм юм ихтэй гэж хэлэх юм уу? Би орчуулгыг хэлээд байна. Тоглосон юм аа. За жүжигчин, продюсер, найруулагч бас буйны үлстэн дээрээс нь чамгүй амжилттай явж байгаа бизнесмен. Бизнес эмэгтэй тийм. За аав нь бол Ливан гаралтай. Тэгээд ер нь газрын тосны компани тэргүүн бас нэг улс төрт хүчээ үзэжсэн бас нэг тийм улс төрч хүн бахна. Ээж нь болохоор Испани гаралтай тийм дуурайн дуучин хүн. Тэгээд нэг эрэгтэй дүүтэй. За дүү нь бол одоо тавилгын загвар зохион бүтээгч гэж явд юм байна. Ерөнхийдөө тийм төрхтөө л алтан албаг зууж төрнө гэдэг л. Тэгдэг. Баг насаа дурсахдаа би яг тийм гүнжин амьдралаар амьдарч байсан. Гэж өөрөө ярьсан байлээ. За тэгээд гэхдээ эдний гэр бүл нэг католик шашинтай хүмүүс байсан. За тэгээд католик гэр бүл бол ер нь нэг тийм хатуу чанга, ер нь нэг тийм дүрм журамтай юмд их баригдмал тийм хүмүүжлэлтэй, хатуу хүмүүжлэлтэй
гэр бүл. Холливуудын алдарснуудын чинь бас ихэнх нь л нөгөө нэг юм хүнд хэцүү амьдралыг туулсан те. Манай нөгөө Jim Carrey мэрийн шиг те. Mimos ч бас гүүн байх шүү те. Гүү. Үнэхээр баян тансаг амьдэрсэн гинэ. За. Тэгээд ер нь баг насанда Willy Wonka and Chocolate Factory гэдэг нөгөө кино байдаг шүү дээ. Одоо бид нэр Johnny Depp-ээр мэддэг ах өмнө нэг өөр жүжигчин тоглосон нэг 70-д оны кино санагдаж байна. Тийм баг. Тийм нэг харж байсан шүү. Тийм ер нь постерны тэнд байдаг те. Тэр кинонд маш туртай байсан гин. Ер нь эндээс л ингээд тийм урлаг хүнийг те ямар гоёор илэрхийлдэг. Ер нь тэр илэрхийлэлт айгуу туртай байсан учраас дахин үздэг байсан гинэ. За тэгээд мэдээж хатуу католик гэр бүл учраас охиноо тэгээд дээрэс нь баян учраас охиноо католик сургууль руу явуулна. Тэгтээ Мексик түш Америк руу явуулсан гинэ. Луизианад байдаг. Тэгсэн чинь тэр дотор байртай сургуульд очиод удалгүй Мексик рүүгээ буцсан. Яагаад гэхээр гэлэманараа гочлоод исэн. За. Тэгээ дээрээс нь тэгээ гоочлуулсан гэлэмаа угаасаа таатаа амтахгүй штэ. Танаа хүүхд чи хүмүүжил муутай, сахилга батгүй. Энэ хүүхдийг бид нэр засч авч чадахгүй наа хүүхдээ буцаагаад аваа. Бас нэг жоохон боломжийн өссөн болохоор тийм. Жоохон тийм байгаад байна. Тэр нэг жоохон дураараа байсан юм шиг. За тэгээд ахлах сургуульд болохоор нөгөө дислексия гэж байдаг тийм. Ер нь унших бичих эмгэг. Тийм. Гэтэ манай хүний хувьд болохоор яг уншихтай айгу муу байсан юм шиг байна. Ер нь унших тал нь илүү муу байсан. Гэтэ бусад юмыг маш хурдан сурдаг байсан. Тийм учраас хүмүүс дислексиатай гэдэг нь ер нь бол баг анзаардаг байгаагүй гэж баг мэддэггүйсэн. Найз нөхдөд ч баг сайн мэддэггүйсэн юм шиг байна. За тэгээд ер нь олон улсын харилцааны чиглэлээр яг Мексиктэй нэр хүндтэй элит хувийн их сургуульд сурсан. Их сургуульд сурсан. Гэтэ нөгөө багтаа үзчихсэн Willy Wonka Chocolate Factory кино шүү дээ. Тэндээс авсан нөгөө урлагт дуртай тэр нөгөө очин их сургууль сурж байхад нь ингээд цухалцаад исэн юм байна л та. Тэгэл ерөөсөө Тэгэл ерөөсөө за би ерөөсөө урлагийн юм бол их шийдсэн. За тэгээ мэдээж шууд анханасаа том дүр авахгүй янз янзын дүр тоглож хагаад Тереса гээд Мексикийн цуврал тоглоод Мексиктэй бол үнэндээ од болсон. За. Тэгээд од болчоод за Мексиктэй ер нь од болсон юм чинь гээд 1989 онд Тереса тоглосон 2 жилийн дараа Лос Анжелес руу ер нь би Холливуудыг чиглэлээ илүү том мөрөөдөлтэй болоод шүү дээ. Илүү томыг зоригээ явсан. Тэгсэн чинь алга болчоор Мексикийн хүмүүс юу гэж шүгсэн гэж нөгөө шүтэн бишрэгчтэй алга болчоор. Энэ яг нөгөө нэг Мексикийн ерөнхийлөгчтэй учир ургуулад ихнэрээс нь салгаад аваад зүгтаачлаа. За. Харагдахгүй болохоор хүмүүс үнэндээ манай хүн Лос Анжелес төрсөн өөрийнхөө карьерийг ингээд илүү сайн байдаг. За тэгсэн ирчээд мэдээд шууд том кинонд те одлогтой кинонд дүр бүтээхгүй жижиг ингээд туслах эсвэл нэг тийм чухал биш дүрүүд бүтээгээдсэн. Тэгээ тэрэндээ их нервцэн гинэ. Надаа юм чадвар байна. Гэхдээ Холливуд бол ер нь латин гаралтай хүмүүст айгуу тийм дутуу ханддаг юм байна гэд. Нэг удаа тийм ток шоунд оролцож байгаад яг энэ талаар ярьсан юм байна л та. Тэгсэн чинь яг энийг нь хин кино найруулагч Роберт Родригес гэдэг хүн үзэнгүүтээ шууд салмаатай холбогдоод тэгээ нөгөө нэг Антонио Бандерастай тоглосон гитартай нэг кино байдаг. Once Upon a Time in Mexico. Тэр нь биш, тэрний өмнөх нь Desperado гэдэг кино байдаг. Тий. Энэ хоёр чинь тий гитартай буудаж модаад идэг зөв. Тэр өстой зөв тий. За энэ кино бол түүнийг Холливуудад ерөөсөө баттгаж өгсөн. Хамгийн анхны Холливуудад одоо хөл тавиад алдар нэртэй болсон кино нэ. За тэгээ тэрнээс хойш бол бид нэр маш олон киног мэдчихэж байгаа тий. Би бас энэ кинонд дуртай. Бас 10 жил байхдаа үзэл үүл гэдгээс гитарын дотроосоо шууд буудаж муудаал тий. Нэвт буудаж муу. Бариулаа ингэж хөдөлгөөнүүтээ буудаад идэг. Ядж итл мэргээ тэр доороос буудаж онж байна. Тий. За тэгээд карьер нь бол угаасаа тасралтгүй одоо мандсаар өнөөдөр бол Холливуудын одоо хамгийн үнцэнтэй Латин Америк гаралтай эмэгтэй жүжигчдийн нэг байр суурь баттгаж чадсан. За. Ер нь продюсерийн хувьд бол юу яасан бэ? 99 онд нэг өөрийн хувийн одоо за би айгуу гоё хэлж өгье. Ventana Rosa гэдэг нэртэй. Ventana Rosa. За. Испанил гоё тий. Гоё. Тий магчилж орчуулах юм бол ягаан өнгөтэй цоох юм байл та. За би буруу байсан байж магадгүй. Энэ продакшна байгуулсан. Тэгээ өөрөө яг бүтээлүүдийг одоо продюсерлж эхэлсэн. Гэтэ анхны нөгөө нэг зорилгоо анх нөгөө мэдэрсэн юм а ерөөсөө мартаагүй Латин Америк гаралтай эмэгтэйчүүдийг ер нь латин урлагийг латин соёлыг түгээе гэсэн ер нь яг энэ чиглэлээр илүү бүтээлүүд продюсерлж ажилласан байт юм лээ. За алдартай нөх юм бол
Фрида Калогийн дүрийг бүтээсэн. Мгм. 2002 оны Тий, кино. тий. Энүүгээрээ Оскарт нэр дэвшижсэн. Гэхдээ авч чадаагүй л те. Гэхдээ энэ Фридагийн дүрийг бол өөрөө продюсерлаад өөрөө гол дүрийг бүтээгээд гарсан. За Ugly Betty гээд цуврал байгаа. Одоо манайхаар юу юм бэ? Хөөхөн төрх Тий. албагүй Америк хувилбар. Тий. Бас л латин гаралтай эмэгтэй тоглодог штэ. Мгм. Энэ киног бас продюсерлаж өөрөө гаргаж ирсэн. Яг энэ продакшнараа дамжуулж гаргаж зөв, зөв. ирсэн тийм. Бас хэд хэдэн дуу клипэн дээр бас найруулагчаар ажиллаж ирсэн. За одоо Принц гэдэг дуучин байдаг те. Тий. Тэр дуучны нэг Испани хэлтэй нэг дуу байсан. Тэр дуун дээр нь дууны клип хийсэн. За нөгөө нэг одоо манай Will Smith-ийн ихнэр Jaden Pinkett Smith гэж байгаа те. Тэр эмэгтэй бас нэг Испани хэлтэй дуу байсан. Нөгөө нэртэй дуу байсан. Тэрний клипийг бас хийсэн. Ер нь бол найруулагч продюсер жүжигчин байх юм тийм. За тэгвэл буйны үлсийн хувьд болохоор өөрөө тийм нөгөө цагаачд өөрөө бас өөр улсад очиж амьдэрсэн болохоор ойлгодог юм шиг байна. Дээрээс нь эмгтээчүүд хүүхдийн эрх ашигын төлөө маш сайн одоо дуу хоолойгоо өргөж чаддаг. Тэндээс зөвхөн санхүүгээс гадна нөгөө нийгмийн ойлголтыг одоо илүү түгээе, өөрөө илүү дуу хоолойгоо өргөж одоо хүмүүст ингэ сонсгоод ойлгуулъя гэдэг тал дээр маш сайн одоо ажилдаг. Ялангуяа тэр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмгтээчүүд хүүхдүүд. За тэгээд тэндээс одоо тэрийг давж гарсан хүмүүст бол маш сайн тусламж дэмжлэг үзүүлдэг гэсэн мэлээ. За 25 настайгаас хойш олон улсын тэр дундаа Африк, Афганистан, Ливан, Мексикт яг одоо ийм эмэгтэйчүүдийн санг байгуулад хүүхдүүдийг хамгаалах санг байгуулаад явж байгаа. Одоо ингээд өвчлөгдсөн хүүхдүүд ч гэсэн айгүй их эрхийн зөрчигддөг штэ. Хурцлж авсан хүн болгон сайн хүн байхгүй, хүүхдтэй хүн шиг харьцахгүй тийм. Тэр хүүхдүүдийг хүртэл одоо халамжилж тийм хүүхдүүдийн эрхийг хамгаалъя гэж бас маш одоо хичээж ажилт юм лээ. Тэр хэмжээгээр бас юу ах нь штэ. Юу гэх юм нэр хүндтэй үнэлэгддэг тийм хүн байна. За. За чамгүй амжилттай бизнес эрхлэгч ер нь бол гоо сайхны бүтээгдэхүүн арьс арчилгаа ус арчилгааны бүтээгдэхүүний 2 компанитай. Тэгээд нэг ийм сонин 2 бизнестэй байна. Юу шүүс хүргэлтийн аппликейшн захиалгын хүргэлтийн үйлчилгээ гэж байна. За энэ болохоор яг ингээд ийм органик эко шүүс жүүс юм ярь штэ жимсний жүүс хийсэн чинь надаа би гарах хар өглөөгөр ч юм уу дэлгүүр хаалттай байл тэрийг ингээд надад хэрэгөөд өгчин. Цоо шинээр нь хийгээд түргээд өгнө эсвэл яг тэр жүүс хийх шаардлагатай байгаа жимснүүдийг авчираад өгчин. Гэтэ яг энэ чиглэлээр л ажилдаг. Жүүс нэртэй жүүс хүргэлт. Гоё юм байна. Үгүй сонирн байгаа. Тийм байна. Тийм. За тэгсэн чинь тэр juice хүргэлтийн компани нь болохоор Cooler Cleans гэдэг нэртэй. За тэгээ энэ бол яг энэ Juice Generation гэдэг компани байгуулсан Eric Helms гэдэг хүнтэй анх хамтарч байгуулсан. Тэнгүүтээ дараа нь 2017 онд анх бол 2008 онд анхныхаа байгуулсан. Тэгээ 2017 онд болохоор organic smoothie хүргэлтийн үйлчилгээ гаргасан. За энэ айгуу сонин надад сонин санагдсан. Smoothie хийхэд бас шаардлагатай юмнуудыг өгнө. Яг шинээр нь хийсэн smoothie хүргэж өгнө. За тэгээ нөгөө маск заасганд хэрэгтэй smoothie-ний орц найрлага тэрнийг бас хүргэж өгдөг ийм үйлчлэгээтэй гин. За тэгээ зарим буйны үйлстэй яг энэ нөгөө бизнесээсээ олсон орлогуудаа хандуулдаг. Тэгээд 2024 оны байдлаар байсан баг. Salma Hayek-ийн өөрийн одоо карьерийнхаа турш олсон. Ер нь бол нийт орлогын хэмжээ нь 200 сая $. Орлоготой гинэ. 30 гаруй жилийнхээ карьерийн турш олж авсан одоо орлого юм байна л да. Тэгээд бизнесээс бол бага мөнгө олдог. Гэхдээ энэ бизнесүүдээрээ саяны хэлсэн бизнесүүдээсээ ашгуудаа бас нөгөө буйны үйлстэй ингээд тараадаг, дэмждэг ийм хүн гэсэн байсан. Нөхрийн хувьд бол Франц хүнтэй гэрлсэн. За түүнийг бол за би айгуу Францаар хэлчих гэсэн. Франсуа Анри Пино гэдэг нэртэй заяа. Франсуа Ани Пиню. Уг нь бол Хенри гэж утсан байсан. Гэтэ ангын мэнгийн гэдсэн шүү. Тэг. Тэгдэм байлээ тий. Баги гэдэг юм чинь тий. Тий. За тэгээд 2000 юу биш энэ хоёр чинь гэрлээд дундаасаа нэг охинтой. Охин нь одоо бас том болсон бас ээжтэйг адилхан үзэсгэлэнтэй юм ихтэй байгаа. Тийм тэгээд нөхөр нь болохоор нөгөө нэг юу компани ямар за Kering гэдэг ийм тансаг брэндүүдийг эзэмшдэг ийм том групп байдаг гэнэ. За энэ Kering-ийг болохоор анх аав нь нээсэн. Тэгээд одоо бол бидний мэдхтэй Gucci юу байсан бэ? Айгу том брэндүүд. Gucci, Saint Laurent, Alexander McQueen, Balenciaga тэ ийм том брэндүүдийг бүр ингээд 100% эзэмшдэг компани групп гэж байна. Бүгд толгой компанийн ерөнхийлөгч. Тэгээд нөхрийн орлого бол юу 20.6 тэрбум гэсэн мэсэн 24 оны байдлаар баг. Зөө тоолоход хэцүү гэж. Хэцүү. Тэгээд
Гэхдээ ер нь бол санхүүгээ бас тусдаа барьдаг гэж яг олон нийтэд бол тийм мэдээлэл өгсөн байсан шүү. За одоо яг манай найруулагч зургийг өгсөн байх шиг байна. Тийм. Хүн байна. Их буянтай л царайтай хүн байна те. Тийм. Гэхдээ яг ер нь бол надад Салман Хайкийн энэ гаргаж байгаа одоо хандж байгаа хандлага дээрээс нь тэр ярилцлагын тэр хьюмор бол үнэхээр таалагддаг, үнэхээр сайн жүжигчин. Тэгээд өндөр нь болохоор 157 см бэлдээ. Тийм бах ер нь жоохон тийм харагддаг шүү. Намхан доталта те. Тийм. Тэгээ гоё. Стожинхэн юу гэдэг юм бэ? Ста нөгөө латин цус бол тийм. Одоо яг латин алдартай хүмүүс зөндөө штэ Шакира ч юм уу те Португал гаралтай бах тийм. Гэхдээ жүжигчдийн хувьд бол одоо яг урдаа барьдаг хүмүүсийн нэг гэхэд бас буруудахгүй бол. Тийм. Мэдээж. За бас ихчлэг төрс өдрийн минь төргий те. Ах их чааштай. Би бас нэг тийм жүжигчний юу бас яачих уу? Тэгвэл авчихаа ярьчих уу те. Орос хүн жүжигчин Евгений Павлович Леонов гэдэг хүн мэндэлсэн өдөр. Бидний мэдих Алтан дуулганы ялд киноны. Нөгөө 2-4 бүтээдэг юм уу? Тийм 2-4 бүтээдэг. Нэг сайн нэг муу болоод тийм. Тэр ахын төрс өдөр юм байна шүү. Манай ах багштай тий. За цэцэрлэгийн захирал лөө. Ямарсан цэцэрлэг хүүхдүүдтэй холбоотой. Гоё жүжигчин. Тэгээд Винни Пух бол дуу оруулсан байт юм байна. Тийм үү. Тий, Евгений Павлович Леонов 1926 оны 9 сарын 2-нд Москвад мэндэлж исэн юм байна. За аавны сонгосны үйлдвэрт инженер ээж нь гэрээ эзэгтэй байсан. За тэгээ сөнөөх жонгосны нисгэгч болох мөрөөдөлтэй Евгенийг 4-р ангид байхад нь хамгийн эгдүүтэй булцгар хүүг хайж яваад ийм кино найруулагч энэ хүүхдийг олоод анх кинонд тоглуулж исэн. Тоглуулж исэн гэж тоглуулахыг ингээд санал тавьсан ч гэсэн айсандаа ч юм уу эсвэл зүгээр одоо юу гэдэг нь ичиж имээсэндээ ч юм уу гэрийнхэн тоглуулаагүй юм байна. За тэгсэн чинь 5 дугаар ангиас хойш бас драмын дугууланд бүртгүүлээд яалтчгүй л энэ тал руугаа яваад эхэлсэн. За ингээд дэлхийн 2 дугаар дан эхлэхэд 7 дугаар ангид төгсөж исэн. Тий. За ингээд гэр бүлээ дагаад нисэх онгоцны үйлдвэрт токерч нар ажиллаад 1943 онд нисхийн техникумд илсэн суралцахтаа сонирхолтой хөдөлгөтөд жүжиг кинонд ингээд тоглож эхэлсэн байдаг. За кинонуудын дурдах юм бол 33 гэдэг 1965 он кино. За 1970 оны Чайковский. Белорусын галт тэрэгний зохицол 1971. За бидний хамгийн сайн мэдих 1971 оны Алтан дуулганы ярилт. 71 оны кино юм уу? 71 оных гэж. Тий. Энэ царайн гэхдээ бүр нэг харга царайны нэг юм игдүүтэй. Нэг тийм харваас сайн хүн те. Харваас сайн гэхдээ нэг тийм хошин хүн те. Тий, хошин. Тий нэг царай нэг тийм хөрхөн. Тий. За тэгээд их завсарлаг гэдэг кино 72 онд, Афония 1975 онд. За Винни Пухын цоврал 1969-с 72 онд. Манай Винни Пух нь мөн үү? Яг өөр. Тийм л баг. За тийм баг. Дуулаад яваад байдаг үү те. Нара. Тий. Тэр юм шиг байна шүү дээ. За 1977 онд үзэгсэнд Василиса. Тийм Настяд 1993 онд ингээд нийтдээ 67-8 кинонд тоглосон байт юм байна. За 9 хүүхэлдэйн кино театрын жүжигийг амлиулсан байдаг юм байна. За ийм хүн байна. Тэгээд яг хуу товчхон дуртахад бол гоё хүн байна. Гоё хүн. Энэ хүнийг бол мэдлэхгүй яах вэ? Нэрийг дахиад нэг сонсч. Нэр нь үү? Евгений Павлович Леонов. Гоё жүжигчин. Алтан дуулганы ярилтыг л мөн ч их үздэг байж үлээ. Мөн ч их үзсэн. Ер нь уйд хайргүй кино. Гоё кино. Тэр дүр мөрөө нэг л тийм одоо манайх нар ярьдаг бас нөгөө тостой гэдэг те нэг тийм гоё тоглолдог те нүдэн гэхдээ нэг тийм хөөрхөн гэрэлцэн те тэгээд ийм алаг том нүд те тий айгуу дуулаах. Тий Винни Пух дээр яг энэ зургийг өгсөн байна. Тэгсэн байна. Хөөрхөн. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой мэдээллүүд өгсөн. За 7 цаг 54 минут болсон. 9-р сарын 2-ны эрт босвол нэгийг сонсно өрөөтэй. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань өндөрлж байна. За нэвтрүүлгийг хөтлөгч Ундрах Одко, найруулагч Ангараг нар, продюсер Батбаяр нар та бүхэнд хамтран хүргэлээ. За манай нэвтрүүлэгтээ чанар бол ухаалаг хэмнэлт Safeguard Head and Shoulders Ariel брэндүүд хамтран ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа. За хамт байсан сонсогч үзэгчдээ баярлалаа. За баярлалаа.